Ингээд эхний мэдээлэл улсын хурлын гишүүн гал одрох болоод боловсролын сайд Наранбаяр нарыг эгүүлэн татах ёстой гэдэг асуудлыг Монгол Ардын намын гишүүд хөндөж эхлээд байна. Харин улсын хурлын гишүүн гал одрохын зүгээс өөрийгөө ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн тайлбарлаж байна. Тэрээр 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй төслийг 15 хүний оронтойтой төслийн багийнхан хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт санхүүжилтийн 70 гаруй хувь нь цалингийн зардалд зарцуулагддаг гэлээ. Тэгэхээр бид нар тэр ялгаануудыг бүгдийг тооцох. Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төв 120 сургууль төсөл хэрэгжүүлж, сургууль тус бүрээс 10 сая төгрөгийн төлбөр авсан асуудал нь тухайн төрийн байгууллагын эцсийн өмсгч улсын хурлын гишүүн гал бадрах болоод боловсролын сайд Наранбаяр нарт хариуцлага тооцох шалтгаанаар нэлэгдээд байгаа билээ. Тэгвэл улсын хурлын гишүүн гал бадрахын зүгээс ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулахаар эхлүүлсэн энэхүү ажлыг үндэслэн Монгол Ардын нам түүнд жагсаалтаас дэвших саналыг тавьсан гэж тайлбарллаа. Одоо намын удирдлагууд бол надыг ирүүлээд нэг л зүйлийг хэлжсэн. Таны ийм учраас таны энэ хийж байгаа төсөл хөтөлбөр ялангуяа төрийн эмчийн сургуулиудад хэрэгжүүлж байгаа тэр шинжилгээг авчирж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийг таныг өргөн далаацтай хийгээсэй гэж хүсэж энэ одоо таныг нэр дэвшүүлж байгаа. Та орж ирээд улс төрч болоод энэ төсөл хөтөлбөрөө улам эрч хүчтэй хийгээрэй гэсэн. За энэ асуудлаар Монгол Ардын намын бүдгийн хурлын үеэр ширүүхэн маргаа өрнжээ. За ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдэж байгаа гишүүдэд хариуц тооцохыг шаардсан Бат Эрдэнэ нарын гишүүдийн зүгээс Наранбаяр болоод гал бадрах нарыг улсын хурлын гишүүний бүрэн эрхээс нь эгүүлэн татах ёстой гэж тайлбарлаж байна. Өнөөдөр бүлгийн хурал дээр миний ярьсан зүйл бол өнөөдөр энэ цаг мөчөөс эхлээд улсын хурлын гишүүн гал бадрах гэдэг үнийг энэ асуудлаар нь бол эгүүлэн татуулах асуудлыг бол бид нар аль байсаар хүндэнэ. Наранбаяр сайдын хувьд бол их мэдлэг боловсралтай, үн чудраг. Тэгэхээр өнөөдөр бол бидний хооронд тийм ашиг сонирхлын хувьд бол байхгүй. Худлаа ярихаа болох хэрэгтэй. Яагаад гэвэл улсын хурлын гишүүдийн дэргэд ирэл хоёулаа лоббигаа хийгээл явдаг штэ. Энийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Өнгөрсөн намар шинэ сургуулийн байр худалдаж авахаас ахуулаа лоббигаа хийгээл хоёулаа л явсан. Энийг бүх улсын хурлын гишүүд мэдж байгаа. Жишээ 10 сая төгрөгөөр бүтэн жилийн туршид ингээд дагуулan сурах энэ их ажлыг ингэж хийж явж ирсэн хүмүүс энэ 10 сая төгрөгөөс ямар мөнгө гарах вэ? За мөн боловсролын сайд Наранбаярын зүгээс оюун эрдний засгийн газар огцорсны дараа буюу 6 дугаар сарын 5-ны өдөр шинэ Монгол дээд сургуулийг их сургууль болгох тушаалыг гаргаж, бүрэлдэхүүн сургуулийг нь коллеж болгох тушаалыг гаргасан нь маргаан давуулах нэг сэдэв болоод байна. Холбоотой мэдээлэл цахим орчинд ч олон зарж ирж байгаа. Өнөөдөр хамгийн ихний асуудал нь шалгалтын асуудал